За манай дээр нөгөө нэг Transcend-ийн утасны ард наалтдаг хувилбар нь ирсэн байгаа. Нэг 4 терабайттай болон 1 терабайттай гэсэн загварууд байна. За эднэрийг ингээд аваад яачих бол шууд утсан дээр хавталт нагаад ашиглах боломжтой. Type-C оролттой. Маш хурдан ерөнхийдөө бол видео болон дүрсэж явуулж чаднаа л гэж ойлгож байна. За мөн түүнчлэн бусдад загварууд нь бол байна. За USB хувилбартай, Type-C хувилбартай. За мөн бас классик буюу те шороод хоосны хамгаалалттай, дөргөөний хамгаалалттай кейсүүдтэй байгаа. За ийм флаш хэлбэртэй бас байна. За тэгээ 1 терабит болон түүнээс дээш. За энгийн хэрэглээнд гэх юм бол ийм 32 та 16 та 128 та флашууд бол манай дээр байгаа шүү. За тэгээд Transcend-ийг хэрэглэдэг хүмүүсээ гэх юм бол ихэвчлэн мэрэгжлийн зурагчин видео эдитинг хийдэг хүмүүс байгаа байдаг. За тэгвэл энгийн хэрэглээнд ч гэсэн өөрийнхөө reel, видео, лайв бичлэгийг хатгахъя гэх юм бол энэхүү хардууд танд бол хэрэгтэй шүү гэдэг хэлмээр байна. За ингээд нэмэх нэг гэж бичээрэй. Дэлгэрэнгүй мэдээллийг манай мэрэгжлийн худалдааны зөвлөгөө танд өгөх болно.